Харин өргөө кино театртай холбоотой шүүхийн маргааны дараа IT паркын дансыг битүүмжүүлж байгууллагын үйл ажиллагаа зогсох эрсдэл үүсэт байна. Тус байгууллага төрийн өмчийг хамгаалан шүүхэд ялалт байгуулсан ч үүний улмаас 791 сая төгрөгийн төлбөр үүсэж данс хаагдсан нөхцөл байдалд хүрсэн талаар мэдэгдлээ. IT паркын зүгээс 2023 оноос хойш үйл ажиллагаагаа шин шатанд гаргаж олон улсын жишгт нийцсэн технологийн парк болох зорилго тавин ажиллажээ. Гэвч өмч шүүхийн маргаан төрийн байгууллагуудын уялдаа холбоо суул байгаагаас шалтгаалan үйл ажиллагаагаа явуулах боломжгүй төрчээ. Тодорхойлбол өргөө 2 кино театрын түрээсэлж байсан талбайг төрийн өмчт буцаан авах шүүхийн маргаанд ялалт байгуулсан ч уг объектэд хийсэн хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрт 791 сая төгрөгийг нэхэмжилжээ. Үүний улмаас байгууллагын бүх дансыг битүүмжилж цалин болон урсгал зардлаа шийдэх боломжгүй нөхцөлд хүрээд байна. За нөхцөл байдал бол маш хүнд байна. Манай ажилтнууд ямар ч буруутай үйлдэл хийгээгүй одоо энд ингэж хохирч те өнөөдөр сар орчим одоо 3 сарын 6-наас хойш цалингаа аваагүй ингээд хүнд байдалтай ингээд байгаа. Тэгээд за ингээд бид нар 791 сая төгрөгийн зөрүү төлбөр дээр 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол гэтэл одоо энэ хөрөнгийг хүлээж авах явцад 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаагүй. Бид нар 630 сая төгрөгийн одоо хөрөнгө энэ талбайгаар ингээ хүлээж авсан байгаа. Тэгээд албаар одоо хорлон сүйтгэж доторх одоо бүхий л талбайг эвдэж одоо дахин ашиглахгүй болгож хүлээлгэж өгсөн. Мөн тус байгууллагаас асуудлыг шийдвэрлэхээр хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам, цахим хөгжил инновац харилцаа холбооны яам зэрэг холбогдох байгууллагуудад удаа албан бичиг хүргэлсэн ч бодиттой шийдвэр гараагүй байгаа гэдгийг хэллээ. Тэдний зүгээс төр өөрийн өмчийг хамгаалахгүй байгаагаас гадна стратегийн ач холбогдолтой байгууллагын үйл ажиллагааг доголдуулж байна хэмээн үзэж байгаа юм а. Мэдээж IT парк бол өөрөөсөө санхүүжүүлдэг төрийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгаа. Гэтэл мэдээж энэ 791 сая төгрөгийг байхгүй шүү дээ. Тэгээ энэ оны төсөвч цуугаагүй. Тэгээ бид бүхэн одоо өглөг дээрээ ингээд бүртгээд харин одоо энэ өргөө кино театрын оронд энэ талбай дээр бид нар олон улсад төлөөлөгчдөөс хэмэл оюун ухааны төв байгуулахаар төлөвлөгөөндөө ороод зураг төслийн уралдаан зарлаад хувийн хвшил олон улсын байгууллагын одоо дэмжлэгтэйгээр ингээ хийх гээд ингээ нэлээд ажил ингээд явж байна. Тэгээд энүүгээрээ бид нар эргүүлээд олсон төлбөрөөрөө хуваарийн дагуу төлөё гэдэг ийм хилцэл хийхээр нэлээдгүй оролдож ясан боловч за өргөө кино театр бол одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрууд байна. Бид нар одоо өргөө гүйцэтгэгчдээ дахиж чинь та нар одоо энэ дансыг нь хаагаач гэд өдөр шөнөгүй одоо дарамталж одоо ясаар агаад данс ингээд битүүмжлүүлсэн. Нөгөө төгөр мэдээллийн технологийн салбарыг дэмжих зорилготой виртуал бүс болон AI центр зэрэг төслүүд хэрэгжихэд хүндрэл үүсэж байна.